стихиометрийн харьцаанд үндэслэн их болон бүтээгдэхүүн бэтсийн эзлэхүүнийг тооцоолох бодлого бодъё. За дөрөвдүгээр бодлогын өгүүлбэр нь болохоор ногоон дэлхийгээ хайрлаж хүлэмжийн хийг бууруулахад эргэн бүрийн оролцоо чухал байна. 1 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд тэг 104 кг CO2 агаарт ялгаруулж байдаг бол барилгын материал үйлдвэрлэх зорилгоор 10 кг шохойн чулууны задралаар стандарт нөхцөлд хичнээн эзлэхүүн CO2 ялгарх вэ гэсэн өгүүлбэртэй байна. За энэ бодлогон дээр явах урвал нь болохоор шохойн чулуу гэж байгаа. Тэгээ шохойн чулуу нь болохоор кальцийн карбонат байдаг. Кальцийн карбонат задрахаараа кальцийн оксид болон нүүрс хүчлийн хий болж задардаг. Тэгээд одоо тооцоолсон хэмжээний CO2 ялгархад хичнээн киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх вэ гэсэн байна. За үүнд хариулахад болохоор эхлээд CO2-ийн эзлэхүүнийг нь олно. Тэгээ яаж болох вэ гэхээр кальцийн карбонат болон CO2 маань стихиометрийн харьцаагаараа 1:1 буюу яг ижил хэмжээтэй байх ёстой учраас кальцийн карбонатынхаа эхлээд мойлийг олчноо. Мойлийг олохдоо масса мойлын масс нь хуваана. Тэгэхээр 10 кг-аа эхлээд грамм болгосон байна. Грамм болгож шилжүүлснийхээ дараа мойлын масс нь хуваана. Кальцийн карбонатын мойлын масс нь болохоор 100. Тэгээд 100-д хуваахаар мойл нь гарч байгаа. Тэгээд тэр мойл кальцийн карбонатын мойл нь стихиометрийн харьцаагаараа CO2-ийнхтэй тэнцүү байх учиртай болохоор шууд тэр олсон мойлоо CO2-ийн мойл гэж үзээд стандарт нөхцөл буюу 24.8-аар үржүүлэнгүүт 2480 дм3 CO2 гарч байна. Энэ дээр хэрвээ хэвийн нөхцөл гэсэн бол 22.4-өөр үржүүлэх байсан. Стандарт нөхцөл гэдэг нь 24.8 байх ёстой гэдэг шүү. За тэгээд эндээс үүсэх эрчим хүч нь болохоор 2480 дм3 CO2-оо буцаагаад 24.8-д нь хуваана. Тэгээд мойлыг олж байна гэсэн үг. Тэгээд тэр мойлын 44 г буюу CO2-ийн мойлын массаар үржүүлээд тэрийг килограмм болгохын тулд 1000-д хуваагаад тэгээд тэрийг 0.104-т хувааж байгаа. Яагаад гэвэл бидний өгүүлбэрт 1 кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд тэг 104 кг CO2 агаарт ялгарна гэсэн учраас сүүлийн үйлдэлийг ингэж хийгээд хариу нь 110 кВт цаг гарсан байна. За дараачих нь стихиометрийн харьцаанд үндэслэн хязгаарлагч урвалжийн тооцоод бодлого бодъё. За энэ дээр болохоор хязгаарлагч урвалж гэж юу яриад байгаа гэхээр химийн урвал явагдаж дуусахад бүрэн урвалд орж урвалын бүтээгдэхүүний онлын массыг тодорхойлдог урвалжийг хэлнэ. За энэ дээр дахиад нэг бодлого бодъё. За тэг 10.5 мол калин гидроксид агуулсан уусанлын 1 мол хөхрийн хүчил агуулсан уусанлаар үйлчлэхэд үүсэх давсны тоо хэмжээ ба хязгаарлагч урвалжийг олоорой. Энэ дээр урвал нь болохоор калий OH дээр нэмэх нь H2SO4. Тэгээд үүсэх бүтээгдэхүүн болохоор калий 2SO4 2 мол үүссэн байна. Тэгээд эндээс урвалаа тэнцвүүлээд стихиометрийн харьцааг нь харуул калий OH H2SO4 2 нь 2:1 гэсэн харьцаатай байна. Тийм учраас эхлээд бид нар H2SO4-ийн мойлыг олоод тэнгүүт 0.5 мол гарч байгаа. 0.5 мол гарч байгаа учраас тэрийгээ стихиометрийн харьцаанд хуваагаад 0.25 гэж гаргасан. Эндээс яг үүндээ анхандаа бол H2SO4-ийн мойл нь 1 мол гэж өгөгдсөн байгаа. Тэгээ эндээс 0.5 молийн 0.25 молийн ишгэлсэн байна. Тэгээ энэ юуг хэлж ийн гэхээр яг үндэ бол
кали OH харин кали OH-нд бүрэн ороод H2SO4 нь дутуу орсон байна гэсэн. 0.5 мол калийн гидроксид агуулсан уусамлыг 1 мол хөхрийн хүчил агуулсан уусамлаар үйлчлэхэд үүсэх давсны тоо хэмжээ ба хязгаарлагч ууралжийг олоорой гэсэн байна. Энд дээр явах урвал нь болохоор 2 мол кали OH-тэй нэмэх нь H2SO4 тэнцүү, кали 2SO4 нэмэх нь 2H2 үүссэн байна. Эндээс харахаар стохиометрийн харьцаанууд нь 2-1 гэж харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр анх бол биднэрт кали OH-наас 0.5 мол тэг хүчлээс болохоор 1 мол байсан. Тэгээд урдаа 2-ын тоотой байна гэдэг нь яг үүнд бол H2SO4-өөс 2 дахин илүү хэмжээгээр уралд орно гэсэн үг. Эндээс харвал кали OH нь бүрэн ороод H2SO4 нь болохоор илүүдж үлдсэн гэсэн үг. Тэгэхээр бидний 0.5 мол кали OH нь бүрэн ороод стохиометрийн харьцаагаараа 2 дахин бага орсон гэхээр тэг зүүнний 25 мол H2SO4 уралд орсон гэсэн үг. Тэгээ эндээс үүссэн давсан ч гэсэн 1 гэсэн стохиометрийн харьцаатай байгаа учраас тэг зүүнний 25 мол кали 2SO4 давс үүссэн гэсэн үг. Ингээд хариулт нь бүрэн орсон урвалж нь хязгаарлагч урвалж учраас кали OH нь хязгаарлагч урвалж юм байна. За, стохиометрийн харьцаанд үндэслэн холингийн бодлого бодох. За, 6 дугаар бодлогон дээр болохоор 8.4 г магний карбонат ба 5.8 г магний гидроксид давсны хүчилтэй харилцан үйлчилж бүрэн урвалд орсон бол зарцуулагдсан давсны хүчлийн мойлыг олоорой гэсэн байна. За, энийг бодохдоо эхлээд бид нар урвалаа бичих ёстой. Манай урвал маань болохоор магний карбонат, магний гидроксид хоёр маань хоёулаа 2 мол H хлортой үйлчлээд тус одоо магний хлор 2, CO2, H2O, магний хлор 2 мол ус үүсгэсэн байна. Тэгээ энэ дурвал нь байна. Тэгээд эхлээд бидний хийх алхам болохоор магний карбонатынхаа мойлын массаас олчно гэсэн үг. Тэгэхээр масса мойлын масстай хуваагаад 0.1 мол гарсан. За, тэгэхээр 0.1 мол магний карбонат байгаа юм бол 2 мол харьцаатай байгаа учраас 0.1 молоо 2-оор нь үржүүлээд 0.2 мол H хлор эхний урвалд зарцуулах ёстой. За, дараачийн урвал нь болохоор магний гидроксидийнхаа мойлыг массаас нь олно. Тэгэхээр 5.8 г-аа 58 г-да хуваахаар 0.1 мол магний гидроксид байсан юм байна. Тэгээд стохиометрийн харьцаанаас харж үзвэл 1-2 байх учраас 2 дахин их H хлор байх ёстой. Тэгэхээр H хлорынхаа мойлыг олохдоо саяны бас 0.1 молоо 2-оор нь үржүүлэнгүүт 0.2 мол давсны хүчил байх ёстой байна. За, ингээд H хлорынхаа мойлыг олоод 0.2 гэж гарч байна. Тэгээд AB 2 урвал хоёулангийнх нь зарцуулагдсан H хлорыг хоорондоо нэмээд 0.4 мол H хлор хэрэгтэй байна. За, тэгэхээр эндээс дүгнвэл химийн урвалын тэгштгэл дэх стохиометрийн харьцааг ашиглан масс эзлэхүүн мол концентрацийг тооцоолж болд юм байна. Тэгэхээр шууд молийн концентрац болоод шилжиж болно. За, тодорхой концентрацтай уусмал бэлтгэх тооцоололт. Уусмалын концентрацийг харилцан шилжүүлэх. За, бодлогоны маань өгүүлбэр болохоор сурагч долгоор саван хийх зорилгоор 4 г дм3 массын концентрацтай натрийн гидроксидын 500 см3 уусмал авч хэрэглэхээр болжээ. Лабораторид дараах молийн концентрацтай натрийн гидроксидын уусмалууд байсан бол аль нь өгсөн уусмалтай адил концентрацтай вэ гинэ.
Тэгэхээр 1 дециметр куб буюу 1 литр уусмал дотор 4 г натрийн OH агуулгадна гэдэг нь ер нь бол массын концентрацных нь хэмжээ гэсэн үг. Тэгэхээр одоо доор өгсөн 5 их бодисын 5 их бодис тодорхой концентрацтай уусмал бэлтгэх тооцоолол. Уусмалын концентрацийг харилцан шилжүүлэх. Тодорхой концентрацтай уусмал бэлтгэх тооцоолол. Уусмалын концентрацийг харилцан шилжүүлэх. За бодлогын өгүүлбэр маань сурагч долгор савн хийх зорилгоор 4 г дециметр куб массын концентрацтай натрийн гидроксидын 500 см3 уусмал авч бэлтгэхээр болжээ. Лабораторид дараах молийн концентрацтай натрийн гидроксидын уусмалууд байсан бол аль нь өгсөн уусмалтай адил концентрацтай вэ гинэ. Тэгэхээр 4 г дециметр куб массын концентрацтай гэдэг нь 1 дециметр куб буюу 1 литр уусмал дотор 4 г натрийн OH агуулгадна гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ бодлогыг бодоход биднэрт одоо 3 асуудал гарч ирнэ. Нэгдүгээрт массын концентрацийг молийн концентрац руу хэрхэн шилжүүлэх вэ гэсэн асуудал гарч ирж байна. Дараачих нь молийн концентрацийг олоорой гэсэн байна. Тэгэхээр гурав дахь нь аль уусмалыг сонгох вэ? Яагаад гэсэн ийм аргачлалаар энийг бодно. За бид нар энэ дээр болохоор нэг чухрах аргаар бодож болно. Тэгэхээр яаж хураах вэ гэхээр 4 г-ыг хуваах нь 1 дециметр куб массын концентрац маань байгаа. Энийг нь болохоор зүгээр шууд 40-д хуваагаад өгчнө. Яагаад гэвэл массын молийн масст нь хуваахаар моль шүү дээ, тий. Тэгэхээр 40 г молийн масст нь хуваахаар 0.1 моль дециметр куб гарч байна. За энэ нөгөө талаас болохоор шууд массын концентрацаа EMH-т нь хуваачаар молийн концентрац болоод шилжчихнэ гэсэн үг. Ингээд хариулт нь 0.1 моль дециметр куб. За дараагийн бодлогыг бодъё. За өгүүлбэр нь болохоор цэсийн сульфатын 0.16 моль дециметр куб концентрацтай 250 см3 эзлэхүүнтэй уусмал бэлтгэхэд хэдэн грамм цэсийн байван шаардлагатай вэ? Энэхүү уусмалын массын концентрацийг тооцоолно гэсэн байна. Тэгэхээр энд одоо явах урвал нь болохоор цэсийн байван буюу купрум SO4 5 моль устай нэгдсэн талт давсан байгаа. Энэ нь задраад купрум сульфат нэмэх нь за тэгэхээр энэ дээр явах урвал нь болохоор купрум SO4 5 моль устай нэгдсэн талт давс маань задраад купрум SO4 нэмэх нь H2O гэсэн урвал явах юм байна. За энэ дээр санах ёстой нэг зүйл нь цэсийн давсыг усанд уусгахад талт дахь ус нь уусгагчийн нэг хэсэг болж уусмал нь усгүй давс буюу цэсийн сульфат усанд уусгасантай адилхан болно гэсэн үг. Зүгээр талт давсаа усанд хийхээр 5 моль усан салаад зөвхөн купрум SO4 үлдэнэ гэсэн үг. За энэний бодлтыг хийхдээ концентрац болон эзлэхүүн нөхцөн байгаа учраас эндээс бид нэр цэсийн сульфатынхаа мойлыг болоод өчөж болно гэсэн үг. Тэгэхээр цэсийн сульфатынхаа мойлыг яаж олох вэ гэхээр концентрацаа эзлэхүүнээр өргөжүүлээд өгөх хэрэгтэй. Тэгэхээр бидний хариу 0.4 моль гарч байна. За эндээс стихиометрийн харьцаагаа дахиад харах хэрэгтэй. Тэгэхээр цэсийн байван болон зүгээр цэсийн сульфат хоёр маань 1:1 стихиометрийн харьцаатай буюу тэнцүү моль байх хэрэгтэй. Тэгэхээр цэсийн байвангийн маань моль ч гэсэн тэг 100-ны 4 моль байх хэрэгтэй. Ингээд мойлоо олсон бол одоо масса олно. Тэгэхээр мойлын массаар мөржингүүт масс нь гарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар 0.4 молийг 250 г хуваах нь мойлд үржүүлж өгөөд
10 г цэсийн байван гэдгийг олж байна. Цэсийн байвангийн маань MR нь 250 г-ыг хуваах нь мойл гэсэн үг. За одоо байвангийнхаа массыг олсон юм чинь одоо зүгээр усгүй давсынхаа массыг олъё. Тэгэхээр мойлоо дахиад мойлын масс нь үржүүлж өгөөд 6.4 г купромесо 4 гэсэн байна. За тэгэхээр одоо бодлогынхаа эцсийн хариуг одоо бид нар гаргах чинь. Тэгэхээр биднэрт 0.16 мойлыг хуваах дециметр куб гэсэн концентраттай уусмал маань байгаа. Энийг дахиад шууд MR-аар нь үржүүлчихээр энэ нь шууд шилжигдээд 25.6 г дециметр куб купромесо 4 болно. Шууд мойлын концентрацаас массын концентрац болгоод шилжүүлж байна гэсэн үг. Ингэхдээ MR-аар нь үржүүлнэ гэсэн үг. За одоо бидний дараагийн хийх зүйл бол хөтөрүүлсэн уусмлаас тодорхой концентрацтай уусмлыг бэлтгэх гэсэн аргачлалаас суралцах нэ. За бид нар ер нь бол химийн туршилт хийхдээ өндөр концентрацтай их уусмлаа ер нь ашиглаад шингэрүүлэх замаар концентрацаа багасгаад хүссэн концентрацтай уусмлаа гаргаж авдаг. Тэгээ энийг болохоор бид нар C1-ийг үржих нь V1, тэнцүү C2-ыг үржих нь V2 гэсэн томьёогоор ашиглаж тооцоолдог. За тэгэхээр энэ томьёонд болохоор C1 нь их уусмлын концентрацийг илэрхийлж байна гэсэн үг. Тэгээ энэ болохоор мойлын концентрац. Тэгээд V1 нь ч гэсэн их уусмлын эзлэх хүн. Тэгээд C2 нь бэлтгэх уусмлын концентрац, V2 нь бэлтгэх уусмлын эзлэх хүн. За одоо бид нар туршилт хийх аргачлал руугаа орох гэж байна. За тэгэхээр 3 шаттай аргачлал байгаа. Тэгээ нэгдүгээрх нь болохоор концентрац нь мэдэгдэж буй уусмлаас ямар эзлэх хүнтэй авахыг тооцоолно. Тооцоолсон уусмлыг пипетгээр хэмжиж авна. Хоёрдугаарт болохоор уусмлыг тохирох эзлэх хүнтэй хэмжээс колбонд хийнэ. За сүүлийн шат нь болохоор хэмжээст колбны хэмжээс хүртэлх нэрсэн ус хийж таглаад тэгээд хөндрөх маягаар холино. За одоо бүгдээрээ туршилтаа хийя. Тэгэхээр бид нар 98% концентрацтай H2SO4-өөс 500 мл эзлэх хүнтэй 5% уусмлыг хэрхэн гаргаж авах вэ гэдгийг хийх гэж байна. Тэгэхээр бид нарт өгсөн томьёо буюу C1V1 тэнцүү C2V2 гэдэг томьёогоо ашиглана. C1 нь болохоор их бодисын концентрац, V1 нь их бодисын эзлэх хүн, C2 нь бэлтгэх уусмлын концентрац, V2 нь бэлтгэх уусмлын эзлэх хүн. За эндээс энэ томьёоноос одоо бид нар V1-ийг олчих боломжтой байгаа. Яагаад гэвэл бэлтгэх уусмлын концентрац эзлэх хүн хоёр нь хоёулаа мэдэгдэж байгаа. Их бодисын концентрац нь бас мэдэгдэж байгаа учраас V1-ийг орлуулад олж болж байна. Ингээд болохоор 5-ыг хүрчих нь 500 мл хуваах нь 98 гээд 2551 мл гэсэн хариу гарч байна. За одоо ингээд тооцооллоо хийсэн учраас одоо шууд туршилт руу орно. All, take a 500 milliliters volumetric flask and add some distilled water into it with the help of funnel. Please avoid to add sulfuric acid directly into flask because it may harm you or the flask. Now take the bottle of 98% H2SO4. Open the lid and pipette out the required volume, which is 25.51 milliliters. Now pour this into the volumetric flask. Now add more distilled water up to the 500 milliliters mark. A 5% solution is ready. You can store it for later use. За одоо ингээд сая харуулсанчлан эхлээд их концентрацтай их уусмлаасаа аваад шингэрүүлэх замаар концентрацийг багасгаад хүссэн хэмжээнийхээ концентрацтай уусмлыг гаргаж авлаа.
За одоо дахиад нэг бодлого бодъё. За үхрийн хүчлийн 0.5 мол концентраттай 250 мл уусмал бэлтгэхийн тулд 10 мл концентраттай уусмлаас хичнээн мл-ийг авч шингэрүүлэх вэ гэсэн байна. Тэгэхээр бид нэр энийг бодохдоо C1V1, C2V2 гэсэн том яваа дахиад ашиглах ёстой. Эндээс мэддэхгүй байгаа ганцхан гишүүн нь V1 байгаа учраас C2V2-оор үржүүлээд C1-тэй хуваагаад V1-ийг болох нэ. Ингэхээр 0.5 мл-оо 250 мл-т үржүүлээд 10 мл хуваана. Ингэхээр 12.5 мл гэсэн хариу гарлаа. За одоо тодорхой концентраттай уусмлыг бэлтгэх туршилтын аргачлал гэсэн хичээл үзье. Тэгэхээр сурагч хуурай натрийн гидроксид ашиглан тодорхой концентраттай уусмал бэлтгэх даалгаврыг зохих аргачлалын дагуу хийж гүйцэтгэв гэж байна. За энд ийм 4 аргачлал нь байна. Тэгэхээр 4 г хуурай натрийн OH хэмжээ авахад хэрэглэгдсэн багаж хэрэгслийн дугаарыг нэлнэ үгнэ. За хоёрдугаарт хуурай бодисыг бага хэмжээний усанд уусгахаар хуруушил сонго авчээ. Сурагч зөв сонголт хийсэн үү гэсэн байна. Гуравдугаарт тодорхой эзлэхүүнтэй уусмал бэлтгэхэд хэрэглэгдсэн шил савны дугаарыг хэлнэ үү гэсэн байна. За сүүлийнх нь болохоор титрлэлт явуулахад хэд дугаартай ямар шил сав хэрэглэх вэ гэсэн байна. За энийг зогсоогоод хариултаа өөрсдөө бодоорой. За одоо хариултыг нийлүүлгая. За нэгдүгээрт болохоор натрийн OH хэмжээ авахад хэрэглэгдсэн багаж хэрэгслийн дугаарыг хэл гэсэн асуултан дээр зөв хариулт нь 6 байсан. 4 г гэдгийг одоо бид нэр хэмжиж авахын тулд мэдээж жинлүүр ашиглах ёстой. Тийм учраас хариулт нь 6. За хоёрдугаар асуултны хариулт болохоор хуурай бодисыг бага хэмжээний усанд уусгахаар хуруушил сонго авчээ гэсэн байсан. Энэ болохоор мэдээж буруу. Бид нэр хуруушилыг одоо бодисыг агуулгахад л ашиглах болох. Учираас ер нь бол уусгах буюу одоо ингээ хоёр хуурай шингэн ямыг холиход огт ашиглаж болдоггүй. За 3 дугаар асуултны хариулт нь болохоор 3 буюу хэмжээст колб тэгээд 5 буюу хэмжээст цилиндр байна. Мэдээж бид нар тодорхой эзлэхүүнтэй уусмлыг хэмжиж авахын тулд эзлэхүүнийг хэмжиж чадах үйс байхын тулд хэмжээст шил савнуудыг ашиглах ёстой. За сүүлийн асуулт нь титрлэлт явуулахад ямар шил сав хэрэглэх вэ гэсэн байна. Энэ дээр болохоор 2 буюу бюретик, 8 буюу юулүр хэрэгүүлнэ. Тэгэхээр юулүр нь яг яаж хэрэгүүлж байгаа вэ гэхээр бюретикийнхаа дээр нь бодисоо хийхийн тулд дээрэс нь юулүрээр юулж хийх ёстой. Яагаад гэвэл бид нар бодисоо ийм жижигхэн амсартай сав руу хийхдээ асгачиж магадгүй учраас юулүрийг заавал ашиглах ёстой. За одоо сурагч та бүхэн бэлтгэсэн хүчил суурийн уусмлын концентрацийг титрлэлтийн аргаар тодорхойлох туршилтыг алхамжлалтанд зурж харуулах ёстой. За энд болохоор энд доор нь 5 ширхэг ийм алхмуудыг өгсөн байна. Одоо энийг бид нар 1 2 3 4 гэсэн 4 5 гэсэн ийм 5 дараалт оруулах ёстой байна. За энийг та нар өөрсдөө хийх ёстой байна. За дараачийн та бүхний бодох ёстой бодлого бол сурагч өөрийн бэлтгэсэн 4 г натрийн гидроксидын уусмлын концентрацийг тодорхойлох зорилгоор уусмлаас 10 мл таслан авч 2-оос 3 тусал метил оромж тусаан 7.3 г литр концентраттай давсны хүчлийн уусмлаар тэмдэглэхэд 20 мл зарцуулагдав гэсэн бодлогыг бодох нэ. За энийг бодоход нь бага зэрэг тусалцаа үзүүлье. За тэгэхээр энэ дээр явах хурал нь болохоор натрийн OH дээр H хлорид нэмээд натрийн хлорид нэмэх нь ус гэсэн ийм урвал явах хэрэгтэй ямар ч тач. Тэгэд дараачийн хоёр алхмыг одоо та бүхэн өөрсдөө хийнэ. H хлор одоо уусмлын молийн концентрацийг олно.
дараагийн даалгавар нь бэлтгэсэн уус мөлийн мойлын концентрацийг өөртөө